За энэ байнгын орооны хилцүүлэг хуралдааны явцыг бас олон нийт харж байгаа гэж ойлгож байгаа. Тэгээд юуны өмнө бас олон нийтээс хүлцэлвчж байна. Ингээд төрийн эрх дээд байгууллагын хуралдааны танхимыг шүүх хурлын заал болгож хэн хамгийн их хулгай хийх вэ гэдэг улсын уралдаа зарлаад тэрнийхээ ялагчийг цагаан байранда тодруулж чадахгүй төрийн ордонд оруулж ирээд манай намын хэдэн гишүүдийг ингээд нэг олонний хэсэгтээ ингээд иргэдийн төлөөлөл юм шиг суулгаад ингээд хулгайгаа ярьж хагаад тэгээд өдөөд арай өөр зүйл яригдах хэвээр цаг хугацааны хувьч тэгээд энийг тоох нэг ч эрүүл ухаантай хүн энэ Монгол Ардын нам дотор үлдээгүй байх гэдгийг би ойлгож байна. Зандаа шатар даргаыг анх би томилогдоход нь би хэлжсэн. Та парламентын ёсыг төрт ёсыг өгөөсгөж ерөнхий сайд нэр дэвшиж байгаа учраас таныг би дэмжихгүй гэдэг байр суурь илэрхийлжсэн. Тэр байр суурийг би одоо хамгаалж байгаа. Яагаад тэгэхээр 126 парламентын гишүүн төрийн эрх дээд байгууллагад сонгогдсон. Ядаж нэг гүйцэтгэх засаглалын тэргүүн эндээсээ байгаасаа гэж би бодсон. Хоёрт би амар ёслон даргаыг бас би парламентыг удирдах байгаа хүний хувьд энэ яригдж байгаа хэлэгдэж байгаа зүйлүүдэд нэг тийш нь болтол бас энэ парламент ёсныхаа төлөө алхам хийгээсэй гэж би бодож байна. Намаас самарцсан та хэд маань одоо төрийг самармааргүй байна. Тэгээд азар Монгол Ардын намын бас олон дарга нар энэ танхимд сууж байгааг дахимдуулаад бас нэг үг хэлчихье. Та нар үе манай намын лидер туг болсон сүнс ах нарыг энэ ардсан хувьсгалыг хийсэн ах нарыг буудаж, доромжилж, гүтгэж, хилсээр шоронд хийж, хил гатлан дарамталж олон сонгуулийн ард гарсан шүү. Одоо та албан ёсоор уучлахгүйгаарай. Ямар ч үед манай намынхан хий бүтээ гэж явдаг, алддаг, асгадаг, хийж бүтээж байгаа хүмүүс. Гэхдээ та нар шиг ингэж өдөр шөнөгүй хулгай ярьж хилцүүлэг хийдгүү шүү. Харин одоо ийм нөхцөлд орж ирсэнд бас ямар ч муу юмд бас нэг тийм сайн тал байдаг гэдэг шиг олон их нийтийн хулгай гэж бас олон нийт харах боломж бүрдэж байгаа гэх талархаж байна. Энэ бол одоо парламентын үнэт зүйл гэж би ойлгож байна. Тэгээд дарга нараа энэ шүүх хурлаа шүүх дээр юм эсвэл цагаан байран дээр очиж хийгээд энэ олон нийтийг нэг тархитологийн цэвэрлээд энэ ордонд байгаа сэтгүүлчдийг хоёр угааж талцуулахаа болоод ажиллаа хэмээр байна. Одоо огцрох ёстой дарга нар нь бүгдээрээ огцръя. Энэ төрийн ордон бол та нарын өмч биш шүү. Бид нар олон намын тогтолцоотой парламентын улсад байгаа. Ард түмний мандат авсан их хурлын гишүүд зөвхөн танаа намынханд ураараад өргөдөг тийм зарчим энэ ордон дотор байхгүй. Тэг хэрүүлээ холооччих бүгдээрээ огцор.